Инжаа хамт уулзсан бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн үгийн үйлчлэлийн цаг маань эхлэж байна. Тэгээ бүгдөө энэ цагаа Бурхан эзэндээ даатхан залбираад хамтдаа эхлэе. Хайртай Тэнгэрлэг эзэн Бурхан амен танд баярлалаа. Эзэн та дахин бидэнд шинэ өдрийг өгсөн талархаж байна. Өнгөрсөн бүх өдрүүдийн туршид бидэнтэй хамт байсан талархаж байна эзэн минь. Та бол хамгийн сайн агуу нэгэн. Та бол өөрийн хайраараа хувиршгүй оршигч нэгэн. Эзэн минь таны нэгүсэл, таны ивэл ёроолтод талархъя. Тэгээ өнөөдөр ч гэсэн үгээ өргөжлүүлэн та бидэнд өгж бас үгээрээ дамжуулан биднийг босгон барьж байгуулж өгөөрэй. Бидний амьдрал тэр чигээрээ талархал байх болтугай. Тэгээд энэ өдрийн туршиж бид талархлын талаар суралцж байхад та биднийг бас гайхамшигт илчээлийг та бидэнд өгөөрэй эзэн минь. Алдар магтаалыг өргөн бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд талархат хүн Бурхны хүндэлдэг гэсэн сэдвээр бүгд хамтдаа ярилцъя. Бид Бурхны хүндэтгэх олон хэлбэрүүд бидэнд байдаг тийм. Бид мэдээж магтан дуу, магтаал дуу, дуулуудыг сурж тэрхүү магтаал дуулуудаар бид бас ховчлон Бурхныг магтан алдаршуулж хүндэлдэг. Бид сүм чуулган дээр ирээд итгэлийн бусад ах トゥ нартайгаа хамт бид нэр эзний өргөөнд бас Бурхныг магтан алдаршуулж хүндэлдэг байгаа. За бид бас өргөлийнхөө дээжээр Бурхныг хүндэлдэг. Бид залбирал гуйлт Бурхантай харилцаагаараа бас түүнийг хүндлэж бас алдаршуулдаг бол бас бидний нэг чухал хүндлэх бас нэг хэлбэр маань болохоор талархал юм байна. Тэгэхээр талархал нь өөрөө Бурхныг хүндлэх үйлдэл. Тэгэхээр талархлыг өргөж гэнэ гэдэг нь талархлын өргөлийг өргөдөг хүн, талархдаг хүн нь Бурхныг хүндлэж, Бурхныг алдаршуулдаг нэг юм аа. Дуулал номын 50 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлийг бүгдээр хамтдаа уншъя. Намайг хүндэлдэг хүн талархлын өргөл өргөнө гэж хэлсэн. Үйлс замналаа засдаг хүнд Бурхны авралыг би үзүүлнэ гэж эзэн маш тодорхой хэлсэн байна. Талархлын өргөлийг ямар хүмүүс өргөдөг вэ гэхээр Бурхныг хүндэлдэг хүн, Бурхнаас имээдэг хүн, Бурхныг амьдралынхаа туршид алдаршуулан хүндэлдэг хүн нь талархлын өргөлийг үнэхээр чин сэтгэлээсээ өргөж чаддаг. Тэгэхээр энэ өдрүүдэд ч гэсэн бүгдөө өөрсдөх амьдралаас талархлын өргөлийг өргөцгөөе. Тийм ээ. Тэгээ бидний амьдралын бүх зүйлд шингэсэн талархлыг бас бид үнэхээр Бурхны өмнө тоочж бас Бурхны гайхамшигтай тэр нэгүсэл талархан та бидний амнаас өргөлжид тэр талархлын дахил өргөл бидний амнаас гарах болтугай. Тэгээд эзэн үнэхээр яг ийм хүн дээр Бурхан өөрийнхөө авралыг нэгүслээ үзүүлнэ гэж эзэн маш тодорхой хэлсэн байна. Амьдралд хин нэгний үнэхээр хүндэлж байгаа эсэх нь түүний ярьж буй үг харилцаж байгаа харилцаа нөхцөл байдлаар дамжуулж илэрхийлэгддэг. Тэгэхээр Бурхан биднийг яг л ийм зүйлээр бидний шинжиж бас бидний амьдралаас талархлын амьдралыг Бурхан харахыг хүсэж байгаа. Тэгэхээр өдөр тутам бүгдөө Бурхны тухай ярив. Өдөр тутам найз нөхдөдөө уулзах үедээ ч гэсэн Бурхан талархсан гэрчлэлүүдийг, талархлын өргөлүүдийг бас бүгдөө амаараа тунхаглан эзэндээ бүгдөө өргөцгөөе. Амен. Талархдаг хүн бол Бурхны үйлсийг зөв хардаг. Надад юу ч байхгүй гэж харах бус. Харин Бурхан надад юу өгсөн бэ гэдгийг олж хардаг. Талархдаг хүн бол тийм учраас Бурхныг талархдаг хүн бол Бурхныг зөвөр үнэлдэг, зөвөр харж чаддаг нэг юм аа. За энэ нь бас бусдад талархал өргөлжид бусдад гэрэл гээгээ түгээждэг. Тэгээ талархдаг итгэгч нь хааж очсон тэр газрын уур амьсгалыг өөрчилж идэг байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдөө талархлаар дүүрэн амьдрээ. Уулзалт болгон дээр талархдаг итгэгч нар байцгаая. Талархж байгаа газарт тэр нөхөрлөл, тэр газарт байгаа орчин, тэр газарт байгаа бүх зүйл нь үнэхээр гайхамшигтайгаар өөрчлөгддөг. Халелуя. За бид нэр хамтдаа бас яг энэ цагуудаар бид нар итгэлийн алдартай замналаар амьдарч байсан хүмүүсийн бас талархалтай холбоотой ишлэл үгийг бас бид нар хамтдаа үзэж байгаа. За Элизабет Элиот гэсэн хүн 1926 оноос 2015 он хүртэл амьдарч байсан энэ хүн байна. За нөхөр Джем Элиот нь Эквадорт сайн мэдээ түгэж яваад зэрлэг овгийн хүмүүсийн гарт амиа алдаж мөн улмаар Элизабет нөхрийнхөө үхлийн дараа тэр хүмүүстээр дахин очиж сайн мэдээг дэлгэрүүлж тунхаглаж амьдралаа тэр үндэсний төлөө тэр хүмүүсийн төлөө зориулсан баг.
Тэгээ уруу татал, шаналл, уучлал, дуулууртай итгэлийн талаар дэлхийд нөлөөлсөн Христ итгэгч эмэгтэйчүүдийн одоо сүнслэг өсөлтийн хөдөлгөөний бас удирдагч болсон нэгэн гайхамшигтай Бурхны зарцсан эмэгтэй байна. За тэр хүн талархлын талаар ингэж хэлжээ. Талархал бол түүнийг хөндлөж буй хамгийн сайхан хэлбэрээ гэж. Ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй түүнийг хөндлөж байгаа хамгийн сайн хэлбэр бол талархал юм аа. Тэгээд тэрээр бас талархаж чаддаг зүрхэнд Бурхан үргэлжид ойр байдгаа гэж. Тэгэхээр мэдээж бид саяны давч түүхийг бид нар харах юм бол нөхөр нь сайн мэдээг дэлгэрүүлэх үйлчлэлээр явж байгаад Эквадорын Зэрлэг Омонг аймгийн хүмүүсттэй алуулсан. Тэгэхдээ энэ эмэгтэй маань гомдлож тэр үндэстнийг харааж дахин тэр үндэстэнд хизээж очихгүй гээгүү харин эсрэг эргээд тэр үндэстэнд очиж тэр үндэстэнд Бурхны хайр инэрлийг дахин тунгаглах тэр гайхамшигтай үйлсийг хийсэн. Яагаад гэвэл түүний зүрхэнд Бурхан үргэлжид ойр байсан учраас. Тэгэхээр тийм учраас тэр өөрөө бас талархдаг нэгэн байсан учраас Бурхан түүний зүрхийг хамгаалж зүрхэнд нь хамгийн ойр байж тайтгарал тайвширлыг амар тайвныг бас эргэн дахин шинжлэгдэн босох хүч чадлыг Бурхан түүнд өгж байжээ. Талархдаг хүн бол Бурханыг зөв үнэлдэг юм аа. Түүний амьдралаар Бурханы алдар нь үргэлжид илэрхийлэгддэг. Тийм учраас талархлын амьдрал бол түүнийг өдөр бүр хөндлөж буй үйлдэл бол бидний өдөр тутмын талархлын амьдрал байх ёстой. Өнөөдөр хэн нэгэнд та талархлаа илэрхийлээрэй. Ингийн нэг талархлын үг нь гэр бүлийг, хамт олныг, найз нөхдөйг, байгууллага хамт олонны ур амьсгалыг хүртэл өөрчилж чадах болно. Тийм учраас бид нар байгаа газраа гэрэлтэй болгоцгоё, байгаа газраа амар тайвнаар дүүргэцгээе, байгаа газраа үнэхээр одоо сайн сайхнаар бүгдөө дүүрэн болгоцгоё. Яагаад гэвэл талархдаг хүмүүсийн оршдог газарт эдгээр гайхамшигтай чанарууд нь мөн чанарууд нь бий болдго юм байна. Тийм учраас бүгдөө өдөр бүр талархцгаая. Талархлаар дамжуулан хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ өгцгөөе. Талархлаар дамжуулан хүмүүсийн сэтгэлийг бас ангааж идгээдэг бас Бурхны хүмүүс болж бүгдөө амьдарцгаая. За тэгээ бүгдөө хамтдаа өнөөдрийнхөө энэ цагийг одоо талархан залбираад дуусгацгаая. Тэгээ өнгөрсөн 5 өдрийн туршид бас энэ хүүгийн цагтаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд талархлын 5 удаагийн бас энэ хүү чухал сэдвүүдээр дамжуулан та бас олон талархлыг эзэнд өргөсөн гэж итгэж одоо найдаж байна. Мөн талархаж эхлэх үед бас таны амьдралд бас олон бас гайхалтай зүйлсүүд тохиолдсон, гайхалтай зүйлсүүд болсон гэж үнэхээр яг найдаж байна. За тэгээ бүгд хамтдаа залбирцгаая. Хайртай Тэнгэрлэг Бурхан эзэн минь танд баярлалаа. Эзэн минь тэгээд энэ гайхамшигтай цагийн төлөө талархаж байна эзэн минь танд алдрыг өргөё. Талархдаг хүн Бурханыг хүндэлдэг гэж та өнөөдөр бидэнд заа сургасан. Үнэхээр эзэн бид Бурхан таныгаа хүндэлмээр байна. Бид хүндлэхдээ зөвхөн магтуудуулаар биш бас залбирлаас гадна эзэн бид талархлын өргөлөөр амнаасаа урсан гаргаж байгаа талархлын аливаа өргөлөөр бид үнэхээр таныгаа бид магтан алдаршуулж таныгаа бид хүндэтгэхээ хүсэж байна. Хайртай Бурхан эзэн минь бүх алдрыг өргөж байна. Тэгээд бид нар бүх зүйлсийн төлөө талархъя. Бүх нөхцөл байдал бид нар талархдаг итгэгч нар болж амьдрахыг хүсэж байна эзэн. Та бидэнд хүч чадлыг өгөөрэй. Энэ бүгдийн төлөө итгэлийг минь улам илүү өсгөж өгөөрэй. Эзэн минь танд баярлалаа. Алдар магтаалыг өргөн бидний эзэн Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.